Хүмүүс бид өдөр болгон хэдэн зуун өнгө, хэдэн мянган эд зүйлсийг хардаг. Харин амьтад хэрхэн хардаг бол зарим амьтдын өнгө ялах чадвар нь хүнээс муу, харин зарим нь илүү. Тэгвэл яагаад ийм байдгийм бэ? Байгальд тохиолдлын зүйл гэж байхгүй. Ямар нэг учир байгаа болоод л ийм байдаг. Тэгэхээр энэ удаад амьтдын нүдээр ертөнцийг харцгаая. Бичлэг эхлэхээс өмнө лайк, subscribe дараарай. 1. Могоо. Би могоог сохор амьтан зөвхөн дулааныг мэдэрч хардаг гэж боддог байлаа. Тэгсэн тийм биш юм байна. Нэрээ бодоод байсан чинь хэрв тийм байсан бол цөлийн могоонууд тэр халуун орчинд амьд амьтныг ялгаж чадахгүй байсан шүү дээ. Могооны нүдний торлог бүрхөвчийн савайс нь биднийхээс цөөн байдаг. Тиймээс олон өнгө ялгадаггүй. Хүүх, ногоон өнгийг л харах чадвартай. Харин боа болон питон зэрэг могоонууд нүүрнийхээ урд хэсэгт дулаан мэдрэх зорилттой жижиг нүгшиг эргэтэнтэй байдаг. Энэ нь хит улаан туяаг ялгах чадвартай бөгөөд халуун цус дамтны биеэс ялгарх дулааныг харж чаддаг. Ийм могоонууд өдөр нүхэндээ амарч хэвтэж байгаад орой шөнийн цагаар хандгардаг бөгөөд орчны температураас хэдхэн хэмээн зөрүүтэй байсан ч ялгаж таньж чаддаг байна. 2. Шувууд. Тэд бол бүх амьтдын дотроос биетэй харьцуулбал хамгийн том нүдтэй амьтан. Бараг бүх шувууд хит ягаан туяаг харж чаддаг. Ихэнх шувууд ямар нэг тодорхой зүйл дээр бүх анхаарлаа төвлөрүүлж чаддаг нүдний бүтцтэй. Жишээ нь чамд тагтаа баг зэрэг тэнэг юм шиг санагддаггүй. Надад ч гэсэн тэгж харагддаг байлаа. Гэхдээ тэд нарийн ширийн зүйлсийг ялгаж харахтаа харамгай. Байшингийн дээвэр дээр суугаад машин замын хагарахад дунд унсан будаагч болж харах чадвартай. Эргэн тойрноо 340 градусаар харж чадна. Баруун зүүн, дээд доод бүхэл талыг өргөн өнцгөр хардаг. Харин болжмор бол бүх юмыг улаан, ягаан өнгөөр хардаг. Тэд ногоон, хөх өнгийг хардаггүй. Тэдний хувьд гайхалтай сайхан ногоон хөндийг ягаан тал болгон хардаг байна. Харин бүрэгдийн хувьд хүнээс 8 дахин хурц хараатай. 2 км орчмын зайнаас хулганыг харж чадна. Учир нь тэд яг л дуран шиг аливаа юмыг онилж хардаг. Мөн тэд агнах ангаа өөрөөсөө ямар зайд байгааг маш нарийн тооцоолж чадна. Гэхдээ бүрэгдээс ч илүү хараатай амьтан бас бий. Шар шувуу бол хүнээс бараг 20 дахин хурц хараатай. Тэдний нүд нь аяган дотроо эргэлдэж хөдөлж чадахгүй. Тиймээс хүзүүгээрээ эргэж хардаг. Хүзүү нь маш уян хатан бөгөөд 270 градус эргэх чадвартай. 3. Харах. Олон хүмүүсийн дургүй амьтан. Харахны хараа тийм сайн биш. Тэд улаан өнгийг харах чадваргүй. Альва зүйлийг удаашруулж хардаг бөгөөд холын хараа муутай учир хэдэн метрээс цааших зүйлийг бүдүүрүүлж хардаг. Хоёр нүд нь тус тусдаа харах чадвартай тул ертөнцийг хоёр харах боломжтой. Мэдээж энэ нь хоол хүнсээ олохоос гадна дайсныг илрүүлэх зорилттой байна. 4. Муур. Муур ертөнцийг бусад амьтдаас илүү өөрөөр хардаг. Жишээ нь гэрийн муур ойрын хараа муутай. Тиймээс чамд хангалттай ойртож байж л гарт чинь юу байгааг харж чадна. 6 метрээс хол байгаа юмыг тэмцэн харж чадахгүй. Хэрв чи өөрийнхөө нөгөө болон суучихвал тэр чамайг тоохгүй байгаа юм биш. Зүгээр л чамайг харахгүй байгаа хэрэг. Түүнээс гадна муур бараг өнгөний сохор. Тэдний ертөнц бор, саарал, хөх өнгнөөс бүрддэг. Ялангуяа улаан, ногоон өнгө нь тэднийг төрөлдүүлдэг. Уг нь муурыг тасарсан хараатай амьтан гэж бодсон үгүй юм байж. Гэхдээ тэдэнд давуу тал бий. Муур тэжээдэг хүмүүс сайн мэдэх байх. Тэд гэрэлд биш, харанхуйд илүү сайн хардаг. Өдөржингөө унтж байгаад шүн болохоор л төчгөнчгдэг. Учир нь тэд шүн маш сайн хардаг бөгөөд хүнээс 6 дахин илүү. Энэ бол тэдний нүдний торлог бүрхөвчний арын хананд байдаг гэрэл мэдрэгч эсүүдтэй холбоотой. Мэдрэгч гэхээсээ илүү гэрэл цуглуулагч гэмээр юм уу? Эдгээр нь гаднаас ирсэн гэрлийг буцаан ойлгож нэг цэгт төвлөрүүлэх үүрэгтэй. Харанхууд гэрэл тусгахад муурны нүд гэрэлтэд байдаг да. Энэ бол эдгээр мэдрэгчэнд ойсон гэрэл бидэнд эргэж харагдаж байгаа хэрэг. Бас муурны нүдний хүүхэн хараа нь өөрчлөгдөд байдаг да. Энэ бол тухайн орчны гэрэлд дасан зохицон харах чадвартай гэсэн үг. 5. Шавж. Тэд ихэнхдээ маш олон жижиг нийлмэл нүдтэй байдаг. Хэдэн зугаас хэдэн мянган нүдтэй гэсэн үг. Мөн л гэрэл мэдрэгч эсүүдийн тосоломжтойгоор хардаг. Шавжнууд бас хит улаан гэрлийг харах чадвартай. Жишээ нь шумуул чамайг яаж олж нисж ирээд байдаг гэж тэд чамаас ялгарх дулааныг харж чаддаг учраас. Шумуул чиний биеийн хаан цусны урсгал их байгааг андахгүй. Шавжны нийлмэл нүд нь хүнээс илүү олон төрлийн өнгийг хардаг гэдэгч улаан, ягаан өнгийг ялгах чадваргүй. Тэд гал улаан сарнаг үнсэн саарал цэцэг шиг л харна. Нэг иймэрхүү. Зүгийн нүд улаан өнгийг хардаггүй. Тэдний хувьд улаан өнгө гүн цэнхэр өнгө болон харагддаг. Хүн секундэд 65 дүрсийг хардаг бол зүгийн нүд секундэд 300 дүрсийг харах чадвартай. Ер нь шавжны ертөнцийн хамгийн сайн хараатай амьтан бол эрвээхэ. Гэхдээ тэд хоолыг харахтаа тийм сайн биш.
Харин 50 см доторх юмыг үнэхээр дэндүү сайн хардаг. Учир нь тэд маш жижиг цэцгийн бол тоосыг ялгах хэрэгтэй байдаг болохоор. Шавж бас альва зүйлийг удаашруулж хардаг. Хүмүүс бид тэдний нүдэнд нэг иймэрхүү харагдана гэсэн үг. Бид нарыг хараад инээд нь хүрдэг байхдаа энэ тухайн анх сонсоод нэг инээдтэй юм санаанд орлоо. Бид нар ялааг алуураар цохиж алдаг тийм үү? Тэгвэл бидний хөдөлгөөн удаашрч харагддаг юм бол тэд яагаад алуулаад байдгийм бол гэж. Хариулт нь зүгээр л тэдний зүхтаж чадах хурдаас нь илүү хурдаар цохиход л байгаа юм. Тэгэхээр ялаа чамайг алуураад алааж байхад үхэл нь ирж байгааг аль хэдийнэ мэдчихсэн байдаг. 6. Загас. Загас өөрөө маш олон төрлийн гоёмсог өнгөтэй амьтан. Гэхдээ тэд өнгө ялгахдаа хэр байдгийм бол. Загасны хараа ерөнхийдөө маш сайн. Тэд дэлхийг ногоон, улаан, цэнхэр гих мэт өнгөөр хардаг. Хит улаан гэрлийг харж чадна. Давстай ус, цэнгэг усны алинд нь ч ялгаагүй маш тодор харж чаддаг. Учир нь тэдний нүд нь орчны гэрлийг мэдэрч дэлгэцээ тохируулдаг утас шиг л гэрлээ тохируулж дасан зохицох чадвартай. Далайн гүний загаснууд ч харанхуй орчинд сайн харах чадвартай байдаг. Загас бол тэдний биетэй нь харьцуулахад харьцангуй том нүдтэй байдаг учраас өчүүхэн ч гэсэн гэрлийг цуглуулж чаддаг. Үүнээс гадна загасны нүд хевлэр явагчдын нүднээс бүгдцийн хувьд нэг их ялгаагүй. Харин аврах загас өнгөний сохор буюу ямар ч өнгө ялгах чадваргүй байдаг. Гэхдээ тэд усан дотор маш тодор харж хөдөлгөөнийг илүү сайн ялгах чадвартай. 7. Үхэр. Тэд хүмүүс шиг тод өнгөөр ялгаж харж чаддаггүй. Үхэрнүүд ертөнцийг улбар шар, улаан өнгөөр л хардаг. Баг зэрэг уйдгартай гэмээр. Хөөрхий үхэрнүүд идэж байгаа өсөө ногоон өнгөтэй гэдгийг хизээж мэдэхгүй. Гэхдээ тэдэнд панорамик хараа гэдэг зүйл байдаг. Энэ нь юу вэ гэхээр тэд толгоогоо эргүүлэхгүйгээр бараг 300 градусаар харж чадна. Нэг юм сонирхолтой факт байна. Үхэрнүүдэд генет ойртож очиход дургүй байдаг. Учир нь генет ойртсон зүйл тэдэнд ертөнхөөс илүү том болж харагддаг учраас нэлээд сандардаг гин. Тэдэнд сохор бүс гэж бий. Яг их зурд болон их зард байгаа зүйлээ бараг харахгүй. Чон, арслан зэрэг араатнууд яг энэ өнцгөөс л дайрдаг байна. Ийм сохор бүстэй амьтад ер нь олон бий. Жишээ нь адуу толгоогоо эргүүлэхгүйгээр 350 градусаар хардаг. Тэдний хувьд ертөнцийн хөвчлэн, шар, ногоон, цэнхэр өнгөөр харагддаг. Мөн л улаан, ягаан өнгийг ялгах чадваргүй. Тийм ч учраас саадтай харилцааны тэмцээний ашиглах нь заавал тод өнгөөр бодогдсон байдаг. 8. Хулгана. Хулганууд муурны адилаар улаан өнгийг хардаггүй. Бас ойрын хараа маш муутай. Тэд бараг 1 метр орчмын зайд байгаа зүйлсийг л тод хардаг. Харин энэ сул талаа сонсгол болон үнэрлэх мэдрэмжээрээ нөхчгдөг байна. Хулганууд адууны адилаар бараг 350 градусаар харах боловч мөн л сохор бүстэй. Ялангуяа их зардаа байгаа зүйлийг харж чаддаггүй. 9. Мэлхий. Мэлхийнүүд зөвхөн хөдөлж байгаа биетийг л хардаг. Тэдний эргэн тойронд дүүрэн хоол байсан ч гэсэн тэр нь хөдлөхгүй бол өлсөж үхнэ. Мэдээжээр энэ нь шавж зэрэг амьд амьтныг барьж идэх байгалийн цохилтлого. Тэд харахыг хүссэн зүйлээ буюу ан руугаа бүх анхаарлаа төвлөрүүлж онилж хардаг байна. Мөн тэд муурнуудын адилаар маш сайн шүний хараатай. Өөрийнх нь биетэй нь харьцуулбал маш том нүдтэй. Сонирхолтой нь хоолоо залгихад энэ том нүд нь тус болдог. Тэд залгих үедээ нүдэн анснаар хоолоо цааш нь түлхэж өгдөг байна. 10. Гүрвэл. Итгэнүү байна уу өөрөө мэд. Гүрвлүүд бараг бүх өнгийг харж чаддаг. Учир нь тэдний нүдэнд олон төрлийн өнгийг ялгах чадвартай мэдрэлийн эсүүд олон байдаг. Энэ бол тэд хүний харж чадахгүй өнгөнүүдийг ч ялгах чадвартай гэсэн үг. Дээрээс нь тэд шүний хараа маш сайтай бөгөөд зарим төрөл нь хүний харж чадхаас 350 дахин бага гэрэлтж харах чадвартай. Гүрвлүүд биетэй нь харьцуулахад харьцангуй жижиг нүдтэй боловч маш өргөн хүрээгээр хардаг. Яг л зургийн аппаратны линз шиг аливаа зүйлийг харахтаа фокусаа маш сайн тохируулж чаддаг байна. Хамелеон зэрэг зарим мөлхөгчид 360 градусаар харах бөгөөд хоёр нүд нь өөр чиглэлд бие даан хөдөлж нэг доор хоёр зүйлийг зэрэг харах чадвартай. Түгэрч барахгүй нэг нүд нь ойр байгаа юмыг нөгөө нүдээрээ холон юмыг ч харж чадна. 11. Яст мэлхий. Саяхан хүртэл яст мэлхийг өнгөний сохор амьтан гэж үздэг байсан. Гэтэл үнэндээ тэд биднээс ч илүү сайн хардаг гин. Үнэндээ тэдний хувьд бид бараг өнгөний сохор амьтан. Бидний харж чадахгүй олон төрлийн өнгийг илүү наривчлалтай хардаг. 12. Нохой. Хүний хамгийн үнэн чанд маань яаж шухан хардаг юм бол? Хүмүүс нохойг зөвхөн хар цагаанаар хардаг гэж боддог. Гэхдээ яг ч тийм биш. Тэд шар болон хөхөнг мөн хит улаан өнгийг ялгах чадна. Гэхдээ биднээс ялгаатай нь улаан, улбар шар, ногоон өнгийг хардаггүй. Жишээ нь чи улаан, эсвэл ногоон өнгийн бөмбөгийг өвсөн дээр тавьсан байвал тэд бараг олж чадахгүй. Учир нь тэдэнд бөмбөг болон өвс хоёр адилхан саарл өнгөтэй харагдана. Харин зөвхөн бөмбөгийг шид хүйдэл мөнхөрч буй хөдөлгөөнөөр нь олж хардаг.
Бидний хувьд бол саарал өнгө бол саарал. Гэтэл нохой 40 төрлийн саарал өнгийг ялгах чадвартай байдаг. Нохооны аливаа хөдөлгөөнийг тогтоож харах чадвар нь хүнийхээс 10-аас 20 дахин их. Нэг ясандаа удаашруулж хардаг. Тийм болохоор л нохойд юм шидээд өгөхөд яг оноод зуучдаг хэрэг. Сонирхолтой нохой эзнээ хизээж холоос таньдаггүйг мэдхүү. Зөвхөн ойртож ирэхэд л сүлээ шарваж эхэлдэг. Учир нь тэд 23 метрээс хол зүйлийг бүдэг хардаг бөгөөд биднээс бараг 4 дахин муу хардаг гэжээ. Тэгвэл сохор хүмүүсийг яагаад нохоогоор замчлуулдیں гэж юу? Гэхдээ бүх нохой биш. Зарим төрлийн, жишээ нь лабрадор үйлдвэрийн нохоонууд харьцангуй сайн хардаг. Мэдээжээр ихэнх амьтдын адилаар нохоонууд шөнийн хараа сайтай. 13. Мантис сам орхой. Тэднийг бүх амьтдын дотроос хамгийн сайн хараатай амьтан гэж үздэг. Энтхэгийн болон номхон далайд амьдардаг түрэмгий жижигхэн махчин амьтан. Хүний нүд үндсэн 3 өнгөний хүрээнд гэрлэг мэдрэх чадвартай байдаг бол энэ амьтан 12 өнгөний хүрээнд хардаг. Тэр зүгий, шууд шиг хит ягаан туяагч илрүүлж чадна. Мантис сам орхой ялаа шиг маш олон нийлмэл нүдтэй бөгөөд 10,000 орчим хүлээн авагч бүхий гайхалтай нарийн нүдтэй. Эдгээр нь бидний харж чадахгүй маш олон төрлийн өнгө гэрлийг хүлээн авдаг. Түүний энэ олон талд харах чадвартай харьцуулах юмтай одоогоор байхгүй. Зөвхөн орчин үеийн тусгай техник технологи л бага зэрэг ойртож чадах юм. 14. За тэгэхээр хамгийн сүүлийнх хүн. Хүн ч гэсэн амьтан. Хүн ягаанаас улаан хүртэлх спектрийн 400-аас 700 нанометр хүртэлх гэрлийн долгионы уртыг харж чаддаг. Бид нар үүнийг солонгийн долоон гэж яриад байдаг да. Үнэн дээр 7-оос хамаагүй олон өнгө байдаг. Тэгвэл гэрлийн спектрийн урт нь бидний харж чадах хэмжээнээс давж илүү урт долгионыг үүсгэдэг. Үүнийг хит улаан туяа гэдэг. Эсвэргээрээ долгионы урт нь богино болоод ирэхээр хит ягаан туяа гэж нэрлэдэг байна. Жишээ нь нарны хит ягаан туяанаас хамгаалж бид тос түрхдэг. Хэдийгээр хортой боловч хит ягаан туяа нь гайхалтай өнгөнүүдийг ялгаруулдаг байна. Харин хүмүүс үүнийг харж чадахгүй. Уг нь хүний нүдний мэдрэгч эсүүд хит ягаан туяаны зарим долгионыг мэдэрч чаддагч нүдний эвэрлэг бүрхөвч нь хортой туяа байна гэд шүүгээ тайчихдаг ачаа. Харин шувууд хит ягаан туяаны спектрийн бүх өнгийг ялгаж хардаг. Учир нь шувууны нүдэнд хортой туяанаас торлог бүрхөвчээ гэмтгээс хамгаалсан тусгай тосны дуслууд байдаг. Тиймээс ч тэд бидний төсөөлж чадахгүй гайхалтай олонгийг хардаг. Хүний нүд толгойнхоо урд хэсэгт байрладаг учраас 180 орчим хэмээр эргэн тойрноо хардаг. Үүнээс харахад бид анчин төрлийн амьтан байгаа биз? Бидний хоёр нүд нэг шугамд байрладаг учраас нүд бүрийн харж байгаа дүрсэн давхцдаг. Харин яг энэ давхцлын хэсгийг тарих илүү боловсруулдаг байна. Нэг үгээр бол энэ давхцлын хэсгийг л бид илүүтэйгээр хардаг гэсэн үг. Чи урдаа нэг хурууга хөдөлгөөнгүй бариад нэг нүдэрээ ээлжлээд хараад үз. Тэгвэл хурууны байрлал өөрчлөгдөж байгааг харна. Харин хоёр нүдэрээ харахад хурууны байрлал хоорондох зайг тарих тооцоолдог байна. Яг л бусад махчин амьтдын адилаар бай ямар зайд байгааг мэдчихдэг. Ер нь хүний өнгө ялгах чадвар харааны чадвар ч гэсэн тийм ч муу биш. Шүний хараагүйг эс тооцвол. Тэгэхээр эцэст хүн бол байгалийн бүтээсэн хамгийн гайхамшигтай амьтан гэдэгч үнэндээ бид тагтаанаас ч муу хараатай. Нохой үхрийг бодвол олон өнгө ялгаж чадахч тэдэн шиг үнэртэж сонсож чадахгүй. Үнэндээ бидний хийж чаддаг бүхэл үйлдэлүүд амьтдыг гүйцэхгүй. Гүйж харих, сонсох, харах, үнэрлэх гээд бүх чадвараараа бид амьтдаас дутуу. Тэгвэл бидэнд энэ дутагдaltaй чадваруудыг нөхөж чадах тарих гэдэг ганцхан чухал эрхтэн байдаг. Харин бид хизээ энэ эрхтнээ ашиглаж эхлэх юм бэ?